санаа намайг Мишель гэдгээ. Би өнөөдөр та нартайгаа өөрийнхөө одоо хэрхэн турсан тухай жаахан хуваалцсан юм аа. Би бол өөрөө бол их идэх дуртай хүн. Тэгэл дандаа идэх юм сайхан амттай жишэрлэг тийм юм хайж явдаг, дандаа идчихэдэг. Тэгээд би өөрөө тийм өндөр биш болохоор одоо жаахан таргалцаад амар тарган харагддаг. Тэгээд миний биеийн хүнд бол хамгийн хүндтэй 67 кг байсан. Тэгээд айгу хэцүү. Бас өмнөд хайж олдохгүй. Тэгээд хэцүү байсан. Тэгээд би бол янз бүрийн тураах арга хэрэгжилжсэн. Жишээлбэл одоо мөнгөн зүү атгах, массаж хийлгүүлжсэн, янз бүрийн тураах юм хэрэгжилжсэн. Тэгэл хаана одоо тураах юм байна? Би бол дандаа хэрэгжилж туршиж үзье гэж дандаа тийм хэрэгжилж идэг байсан. Тэгээ янз бүрийн тураах цай хэрэгжилжсэн. Тэгээ бүр босгүй хоолоо хасч одоо хоол идэхгүй тийж туурахаар хэрэгжилжсэн. Тэгээ янз бүрийн тийм тос арслан дээр нь төрөхөж тийм аргууд хэрэгжилж тураахаар хэрэгжилжсэн. Тэгээ бол зарим нэг хэсэг нь бол ямар ч үйлдэл гараагүй бүр хэцүү байсан. Тэгээ зарим нэг хэсэг нь бол яг хуу тэр богино хугацаанд бол үргэлжлэлтэйсэн жишээлбэл одоо хоол идэхгүй байсан. Гэхдээ тэрнийг бол би дандаа тэгж чадахгүй. Тэгээд тэрний хэсэг хугацаа дуусны дараа тэгээ бие барьж чадахгүй иддэг. Тэгээ бүүч улам их иддэг. Тэгээд биеийн тийм бүр өмнөхтэйгээ харьцуулбал бүр илүү болдог байсан. Тэгээд сэтгэл айгуу дарамттай байсан. Тэгээ өмнөхөр яахаа мэдгүй, яаж туурхаа мэдгүй. Тэгээ би өөрөө эмэгтэй хүн тэгээд гоё байхыг хүсдэг. Тэгээд бас хоол аман барьж идэггүй дандаа их иддэг. Тэгээд 2014 оны гэхээр би энэ эрүүл зөв хооллолтын тухай ном уншиж эхэлсэн. Тэгээд үнэхээр ингээд дотроос би ингээд за энэ үнэхээр эрүүл одоо зөв хооллолт, эрүүл амьдралд бол хэрэгтэй байна бид нарын гэдгийг мэдрээд тэгээд хичээж эхэлсэн. Тэгээ хажуугаар нь бас энэ мөнгө ууж эхэлсэн. Энэ бол зүгээр л цай шиг уудаг. Тэгээ янз бүрийн хувралт харж эхэлсэн. Тэгээд бас хажуугаар энэ төгс хоол хэрэглэсэн. Энэ төгс хоол бол би өдөрт нэг 2 ууц юм уу 3 ууц хэрэглэдэг. Ерөнхийдөө бол 2 ууц. Тэгээд зүгээр л цай шиг уучдаг. Баян ус уудаг. Тэгээд бол нэг өссөн шиг санагддаг. Энэ дотор нь бол янз бүрийн шимтгэлтэй бүтээгдэхүүн орсон гэж хэлжсэн. Тэгээд бол тэрнийг хэрэглэдэг. Тэгээд бол би бол 5 сар дотор бол 14 кг хайсан. Тэгээ одоо миний биеийн хүнд бол ерөнхийдөө 53 кг. Одоо ерөнхийдөө бол энэ хацаар байдаг. Нэг их дээшээ гарсан ч байхгүй, доошоо унсан ч байхгүй. Ерөнхийдөө энэ хацаар байдаг. Тэгээд нүүрний айс ч гэсэн бол илт. Би уг нь бол өмнө нь бол энийг хэрэглээд турах санаатай хэрэгжилж эхэлсэн. Гэхдээ бол нүүрний айс бол санаанд их гоё болж ирсэн. Өмнөх нь бол миний нүдний доор талын хэсэг энэ хэсгээр бол хар цөхтэй байсан. Тэгээ тэр цөх айрыг хийхэлсэн. Тэр бол санаанаас гадуур айгүй гоё. Тэгээд энэ яг нөрөөл эрүүгийн юм чинь бол амар их батгтай байсан. Тэгээд тэр батгууд ажилласан. Нүрний айс бол их цэвэрхэн болсон. Амар гоё болсон. Тэр нь бол сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд нөгөө талаар бас миний хүмүүс ирээдээ нэг урт ургадгүй дандаа уграад идэг байсан. Тэгээд бол одоо хүмүүс бол амар амар хатуу болсон. Урт ургадаг болсон. Тэгээ энэ нь бас одоо энэ шинэ хичээлтэй юм идэж эхэлснээс болсон бахаа гэж боддог. Тэгээд би энэ ном уншсанаас бол өөрөө ирэхгүй арай эрүүл хоолыг сонгож иддэг байсан. Өмнө нь бол дандаа жишг юм уу, дандаа халуун ногоотой юм иддэг байсан. Одоо бол цаанаасаа л ингээд тархинд тэр эрүүл одоо уншсан тэр мэдлэг маань туслаад намайг арай эрүүл сонголт хийх гэж өгсөн. Тэгээ энэ бол үнэхээр амьдралд маань хэрэгтэй байна гэж мэдээд үнэхээр та нар бас энийг туршиж үзээрэй. Энэ бас хэдийгээр одоо нэг үнэтэй хөрөнгө оруулалт биш ч гэсэн бидний амьдралд бол үнэхээр хэрэгтэй юм байна гэж та нартай хуваалцъя гэж өнөөдөр би энэ өөрийнхөө туршлагаа хуваалцсан юм аа. За баярлалаа. Сайн байна уу? Би Мөнхөө байна. Би чамтай тэр чиний тэр чи хизээгээс төгс хоолыг авч идсэн мөлий? Жон лимда. Зэн.
Тэгээ чи сая одоо зогсоо хэдий удаж юм? Дасраад уу? Дасраад уу? Тий. Нэг сарын руу болж байна. Одоо 2 сар болж байна. Тэгээ чи одоо таргалж нэмж дахиад таргалцсан уу гайгүй юу? Үгүй. Таргалаагүй юу? Чи тэгвэл одоо хоолоо их сайхан анхаарч чаддаг болсон байна штэ. Ааха. Яаж хооллолтой? Сургууль дээр идэж гэнэ үү? Сургууль дээр хоолн гэж идэж. Хоолоосаа тэгээ үрдэнд хүрж юу? Гасаад сургууль гэдэг өргөд бас идүүл бачны өгч. Дараа нэмэгдчихнэ гэж. Чи энэ удаа чи одоо хэдий турсан? Бараг замгийн 20 кг гэж. 20 10 кг турж. Тэг нэлээд сайн турсан байна штэ. Энийгээ баримтлаад 2 сар аваад өгч яах гэдэг чинь чи нэлээд сайн байна. Чи одоо хоолны талаараа ер нь эрүүл мэндийн талаар анхаарч байна уу? Тий, одоо юутэй болчихсон. Удаан болчихсон. Илүү анхаарах болж. Анхаарах болж эрүүл мэнд бас хэрэгтэй байна гэж бодож байна уу? Чи тэр хичээлүүдийг сонссон уу юу? Ер нь сонссон. Би ер нь зөвлөлтөнд ногоо юугаан өөх тос хоёрыг багасгах, гурил цагаан будааг багасгах, өөр зүйлийн хоолуудаа сайн идэж явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд эрүүл турна штэ. Чи түрүүн хоол асахтаар чинь би энэ тамир муудахгүй юу? Талгай хэрэг нь. Тэгээ үлсгэн даад дийлд юм хоол асахтаар чинь үлсгэн даан юу тийм удаа урт хугацаа баримтчих хийх. Тийм. Энэ хоол үлсгэн ч үлсгэн яангуу үлсгэн. Тийм штэ. Чи энэ төгс хоолыг идвэл ямар давуулгатай талтай байна? Үлсэхгүй тийм ээ. За. Тэгтээ бити их хасаа. Их турангаа чинь бас тийм сайн биш. Тэгээд нэг бол гоё биш, хоёр бол тэр чинь эрүүл мэндэд муу даахаас айж дайдаг болчихно, халахаас дайдаг болчихно, дээрээс нь өвчнийг эсэргүүцэх хүчинжил муу болдог байхгүй тийм ээ? Тийм ээ. Тийм болохоор их учиргүй бас турж болохгүй шүү тийм ээ. Зохистой хэмжээнд л турах хэрэгтэй. Тийм ээ, тийм өөрийгөө эрүүл авч тэгээ энэ турчхул одоо хожим чи удам сайхан эрүүл удам гоё байна штэ. Тийм үгүй юу? Чи төгс хоолыг идээд чиний арьс юм уу зүс царайнд одоо сайн байх шиг санагдсан тийм зүйл байна уу? Ашаа, одоо бодож гэрэлтэй биш үү? Тийм байна. Тийм. Харин зарим хүнээ бол тэр нүүрэн дээр сик юм уу тэр харалсан юм уу бас нөгөө чингэн дуугадаг штэ юм гартдаг штэ. Тэр мөрн их сайн болдог штэ. Чамд бол тэр түрүүн тийм байдал байсангүй юм байна тийм ээ? Нэгэд тийм юм гартдаг бай. Дуу гарахгүй. Ааха. За. Ямар хүнд тийм харвал тийм гөрөлтэй шиг өөдөн юм юу гэж хэлдэг. Бас сайхан гэгээлэг бас сайхан гоё болчлоо гэсэн үг шүү дээ. Аа тийм үү. За. Тэгвэл чи одоо бас өөртөө улам сайхан ихтгэлтэй болно шүү дээ, тийм ээ? За. Эгүүл ийм байна. Өөр сони юмгүй. Чи тэгээ сүүлээр төгс одоо дахиад хол над руу яриарай. Би одоо хөдөө хоолт халахсан. За, сайн байцгаана уу. Би нэг жижигхэн хөөрхөн машин танилцуулъя гэж бодож байна те. Миний энэ олон хичээл байгаа байхгүй. Олон хүмүүсүүдийг одоо гар утаснасаа үздэг юм уу, телевизээс, компьютерс үзэж байгаа. Настай ус болохоор одоо гар утас компьютерс үздэг хэцүү байдаг байхгүй. Гэсэн саяын үед нэг бас манай одоо миний хичээлээ сонсдог хүн надад танилцуулж өгсөн юм кино үздэг юм жижигхэн юм машин гэх юм аппарат байна л да энэ зэрэг юутай. Тэгээ энэ бол 7 инжинэлтэй. Тэгээд энэс дээшээ 9, 10 бүр жоохон бас гар утас шиг ийм жоохон бас байгаа. Энэ настай хүн хэрэглэхэд их амархан юм байгаа. Эндийн дараа ингээл юунуудыг олж ирэл энэ дотроос ороод энэ дотроос ч одоо бас миний тэр тайвшруулан амруулах хичээлийг үзэж болох юм байна. Зөв хооллох хичээл үзэж болох юм байна. Одоо энэ бие тамир одоо энэ явж байгаа бие тамирын хичээл шүү дээ. Энэ хичээлүүдийг ингээ үзэж байгаа өөрөө сурж болох юм байна. Энэ хэрэглэхэд их амархан настай улсууд энийг хэрэглэж чадах юм байна. Энэ одоо миний энэ чинь 16-ын G-ний 16 мегморыг харт 16 G-ний энэ картыг одоо энд ингээ хийж чад
Тэгээд энэ дотроос үзэж явах юм байна. Тэгээд одоо унтад нойр муутай юм бол бас энэ дотроос нөгөө нойрныхаа одоо тайвшруулах амруулах төсвөлүүдийг сонсч болно. Олон зүйлийн хичээлүүд сонсч болох ийм боломжтой юм байна. Тэгээд одоо нэг үнэтэй биш. Одоо энэ чинь бас нэлээд том шүү дээ. Ийм том байгаа шүү дээ. Энэ том чинь энийг бол одоо 200-аад явна. Энээс арай жоохон том шиг нь бол 300 юм. Өөр том энэ зэрэг том одоо бараг 21 инчийн телевиз шиг тийм том нь болохоор 500 гаруй юм байх шиг болсон тийм ээ. Тэгээд бүр жижиг нь бол 100 явнаас байна лээ. Ийм нэг одоо манай настай шууд аваад ингээд хичээл сонсоод энэ эрүүл мэндийн хичээлүүдээс олсоод энэ тамируудыг эндээс сурвал одоо их хэрэгтэй байхаа гэж би бодож энэ аппаратыг танилцуулж яа л дээ. За та бүхэнд одоо эрүүлийн аз жаргал хүсье. За энд би нэг юм хэлье гэж бодож байна л да. Хүний энэ толгой ирдэг дотор муухайдаг одоо нэг илүү босож суух хэвтэж яагаад эргэх байх үед бол толгойс авалдаг ингээд салгиж байгаа юм шиг болдог, унчмаар болдог, дотор муухайдаг ийм олон юм гардаг. Энэ юутай холбогдолтой вэ? Олон зүйлтэй холбогдолтой. Тэгвэл цусны даралт багтаах, цусны уурга багасгах, тэгээд зүрх тарих, цусны өвчин дээр олон зүйлээс болно л доо. Гэтэ бас нэг чухал юутай холбогддог юм бол хүний чихтэй холбогддог. Чихэн дотор бол бидний сонсголыг одоо хамаарах хэрэгтэй байна. Тэрний дараас бидний одоо тэнцвэрийг баталдаг эрхтэн тэнд байдаг байхгүй. Тэгээд дотор нэг зүйлийн гуурс байдаг юм. Ийм 3 цагт гуурс. Яг нэг дэврийн хэсэгтэй ингээ холбогдсон ийм нэг гуурс байна. Энэ гуурсын дотор бол бүгдээр устай лимбагийн шингэнтэй байдаг. Лимбагийн шингэнтэй байдаг. Ингээд хүний тэнцвэрийг баталж яадаг. Одоо ингээ тэнцвэрийг батлах машин, тэнцвэрийг батлах одоо бидний эрхтэн байхгүй юу. Тэгэхээр энэ дотор энэ дэврийн хэсэгт нь болохоор яа гэвэл дотор нь чулуутай байдаг. Энэ чулуу нь хэрвээ унж ирээд энэ цоргон дотор орчих юм бол бид нар одоо эргэж хөрвөх энэ үед одоо яадаг. Энэ унах шалтгаанууд нь нэг бол хүчтэй юм мөргсөн, толгойноо шарах авсан, бүү бол одоо шин тижээр дутагдсан, өвчнээ улмаас, мөс заслаас олон зүйлээс болоод ийм үүсэх боломжууд байгаа. Тэгээ энэ унжсэн чулууг нь яана буцаагаад энэ гуурсанд нь оруулчихвал энэ дэврийн хэсэг одоо толгойн хэсэгт нь оруулчих юм бол дахиад энэ өвчин одоо толгой ирэх юм болчдөг байхгүй. Тэгэхээр энийг яаж заснаа гэвэл эмдэг дээр ч гэсэн тэр одоо хөвгөн ч гэсэн одоо миний дараа зааж өгч байгаа энэ аргаар засдаг байхгүй. Тиймээс бол одоо толгой ирсэн хүмүүс одоо толгой нэргээл одоо энэ дотор нь ухаадаг ийм улсууд бол одоо олон одоо ийм эмдэг үзүүлээд ингээд тодолж чадахгүй буруу тодолсон олон ийм юунууд байдаг юм. Тэгээд дараачийн энэ аргаар хийвэл та урдаа тушаад үзэхгүй юу? Магадгүй таны энэ өвчин чинь яг энэ чулуун унтсан, техник чинь чулуу унсан өвчин байж болох юм. Тэгвэл ингээд орхноо өөрөө идгэж болох боломжтой. Энд дээр ч гэсэн энэ аргыг хэрнэ. За би энэ аргыг энэ одоо та бүхэнд зааж өгье гэж бодож байна л да. За энэ аргыг яаж хийнэ гэвэл одоо ийм маягтай хийнэ. За ингээд одоо энэ талдаа чулуутай гэж бодъё. Тэгээд зүүн талдаа чулуутай гэж бодох юм бол урдаар зүүн тишээ ингээд эргэнэ. Зүүн тишээ эргэж чаад ингээд аргашаа ингээд хитдэг. За ингээд жахтээд за ингэж хитчихэд за ингээд нэг 1 минут хэрэгтэй болоод тэгээд толгойгоо дэгшлээд тэгээд баруун тишээ ингээд сайн эргэнэ. За баруун тишээ сайн эргэснийхэн дараа бас 1 минут хэрэгтэй байж байгаад тэгээд эргээд одоо ингэж эргэнэ. За биеэрээ сайхан эргээд за ингэж эргэчихээд сайн ингээд толгойгоо эргүүлнэ. За энэ үед нэг ойролцоогоор нэг 135 градус эргэж байгаа. За энэ байдлаар 1-2 минут болсны дараа дахиад дааж явах ингээд босоод суун. Бас суугаад одоо бас тэнцвэртэй суугаад 1-2 минут байх болно. За тэгвэл одоо энэ бол зүүн талд нь чулуутай гэж үзлээ. Одоо тэгвэл баруун талд нь чулуутай. Бид нар мэдэхгүй юм чи хоёр талаа хөвлөний хийчихлээ болно. За ингээд суучих штэ. За суучаад тэгээд одоо яах ёстой юм бэ? Тэгээд одоо баруун тишээ эргэнэ. Баруун тишээ толгойн сайн эргүүлчихээд 45 градус эргүүлчихээ. За тэгээд хаашаа ингээд хитэн. Тэгээд за энэ сайхан ингээд толгойн яг унжуулна штэ. Унжуулаад ингээд 1 минут хэрэгтэй байж байгаа. За тэгээд буцаагаад ингээд эргээд ирээд за хаач явах ингээд төв тогтоогоод за ийшээ одоо зүүн мөр тишээгээ сайн эргэнэ да. За эргэснийхэн дараа 1 минут юм 2 минут болсноо дараа дахиад эргээд ингээд эргэж ирсэн толгойгоо бас сайн эргэн ингээд сайн эргүүлээд ойролцоогоор 135 градус эргэж байгаа юм аа.
Энэ байдлаар 1-2 минут болсны дараа ингээд аажимхан босцсон штэ. За бос суугаад ингээд тэгшлээд одоо 1 минут орчим суугаад. Тэгээд энийг нэг удаа хийхэд бараг ерөнхийдөө чулуун унсан болоод яхан нэлээд тасагдчихна. Тэгээд зарим хэсэг нь цугаараа ороогүй боловч одоо хэдэн удаа дахин хийж болно шүү дээ. Энэ их амархан тамир шүү дээ. За ийм тамирыг хийвэл одоо таны тэр чихэн дотор байгаа тэнцвэрлэдэг одоо хэсгийн чинь тэнцвэр нь олдох чулуун бусаж эргэж нөгөө гуурсан цоргоосон дэврийн хэсэгтээ бусаж орно. Ингүүл таны одоо толгой эргэдэг үчин аяндаа өөрөө идэрчих юм аа. За ийм талыг бас анхаараарай. Хэрвээ чихний чинь чулуу одоо унснаас болоод толгой чинь эргэж юм уу дотор чинь муухайдаг ийм байсан бол ингээд одоо өөртөө идэрх ийм боломжууд хангагдсан шүү. За их баярлалаа.